Алтан улсын нийслэл Жүндүү хотыг эзэлсэн нь Чингисийн чухал ялалтуудын нэг мөн боловч Ялү Чуцаа буюу Чүм иргэнийг өөрийн талд татаж чадсан нь тэрнээс ч илүү том ялалт байсан юм а. Мориносон буулгүй дэлхийн талыг эзлэх амархан. Мориноосоо буугаад дэлхий дахныг засах хэцүү. Хүнзийн суртлаар улсыг засаж, бурхны сургаалаар иргэний сэтгэлийг ариусгана гэсэн энэхүү агуу санаануудыг Чингис хаан бүтээлчээр тусган авч чадсан нь түүний үзэл санаанд гарсан томоохон эргэлт байсан юм. Түүний үйл ажиллагаа өмнө зүгээс баруун зүгт хандсан нь үзэл санаанд нь гарсан бас л нэг томоохон өсрэлтийн нэг яахан аргагүй мөн байлаа. Чингис хаан дугаар анги. Хорезм улсын хааны ордон Мухаммед Султан. Агуйх Султан хаан таны насан хотог төмөн онд төвшин амгалан байгуултугай. Манай хэл хязгаарыг байнга төвөөгээд байгаа хүмүүст орон зүгийн мэрэгдүүд мөн эсхийг олж тогтоож чадвгүй хүмүүн. Тэд нар хаана байна? Мөн байна эцэг минь. Тэр адгийн муусан хулгай дэрэмжтэй ахлагчийг худуу гэдэг нь Аллахад итгэдэг адгийн амтан бололтой байна. Хайрхан төмөр мэлэг жанжин болон хорезмын баатар зоригт ирсэн юм. Би оройнд цорын ганц эзэн Аллахын нэрийг барин та бүхэн тушааж байна. Та нар жалаад аддын хунтайцтай цуг яваад манай хил хязгаарыг төвөөгээд байгаа тэдгээр харин шашинтнуудыг үлдээлгүй устгаад ирэхтэн. Эмс хүүхнүүдийг ч гэсэн мон хүүхдүүдийг ч гэсэн бэтгий орх. Эмс хүүхдийг ч орхихгүй алах гэж юу? Хэр хүүхдүүд өсөж том болоод Аллахын дайсан болон хувирна. Эмэгтэйчүүд нь болохоор харь шашинтангуудыг төрүүлсээр байх болно гэдгийг төмөр мэлэг жанжин та мэдэхгүй байна гэж юу? Одоо ингэж гүйцэтгэх. Мэдлээ Султан хаан минь. Энэ нөгөө өгж явал тарсан мэрэгдүүд мөн биз дээ? Тийм ээ. Хорозмын баацруудаа Мухаммед Султаны даалгасан ёсоор уулын амандууга харин шашинтуудыг үлдээлгүй устгацгаая. Тариад
Энэ биднээс өрсөд эдгээр дайснуудыг устгасан байдаг үлээ. Хэн бидний улсыг хулаан авсан байдаг вэ нү? Амг. Бэйн дээрх шарах сөрөмний ор мөрнөөс харах юм бол их сургууль сайтай морин цэргүүд дайсан бол доо. Та бидний үзэж харж байгааг нууцлаг аюултай дайсан байхаас сайлахгүй. Нууцлаг аюултай гинэ Аллахын уур хилэн бидний толгой дээр буухаас өөр юм тийм аюултай байх лээ дээ. Миний араас. Миний араас. Марун Ляо улсын Вангийн ордон. Найман улсын хунтайз хүчлэг Марун Ляо улсын ванд бараалгахаар ирээд байна. Эхнэр нь удаа сонсогдоод байсан урилга буу зөрчин тэрнтэй нэг уулзъя гэж бодоод байсан. Оруулаад ир. Энэ адуучин эрийг хүчлэг тайз гэж бодож байсан юм. Би дээд тэнгэрийн нэрээр тангарахлыг би монголчуудын элд сэлмийн эрнээс зүгтэн зайлж танай улсад ирээд ёс заншил мэдэхгүй тул ийм дор дарах хэрэгэлсэн мөлий. Эрхэм дайц та энэрэнгүй сэтгэл гаргаж миний нүгэл сүнсийг өршөөж хайрлах түн. Өршөөнө. Хайж босох тун. Миний ганц охин хонхуу гүнж хомсон бодсуутай сүмд очин мөргөж байхдаа өөрийг чинь авхаатай болохыг олж харсан байна гэлээ. Хаан эцэг минь. Энэ ичээд ах юу байсан? Гүчлэг. Чи ойлгож байна уу? Би чамаа хүргэнэ болгож байна шүү дээ. Хатам аваа. Хатам ээж хоёр минь. Хонх гүнж зовж зүтэн яваа намайг ингэтэл тоож үдсэн хариу би хөнгөчлөө үзэх аваас чөтгөр шулам намайг түмэн галавт мултран гарч чадахгүй халуун там дунгаг. За, тэгвэл бид нар тохирлоо. Мэд эрэгтэй хүүхэд байхгүй улс. Цорын ганц гүнжтэй улс л да. Та хоёр хуримнаар хийснийхээ дараа чи Вангийн ширээ залгамжлах тайз боллоо гэсэн үг. Чи монголчуудтай зангидсан өшөө хорсол бидний өш хонцон байх болно. Гэхдээ бид дан өөрийн хүчээр монголчуудыг ялна гэдэг хүчин мөхсдөхөр хэрэг байгаа юм. Би чамайг өөрийн элчээр Хорезмын хаант улс руу явуулна. Тэр бол өрнөдийн олон улс тэрний дотор Ромын папламын зүрхийг чичрүүлж байгаа хүчрэх улс байгаа юм. Хэрвээ тэд нар зөвшөөрөх аваас монголчуудын хувьд галав юу лэл гэсэн үг шүү дээ. Хаан эцэг таныг дахин төрүүлсэн ачлалд гялалаа. Тайз минь улсын ван таныг тун их хүндэтгэ үзэж байна шүү дээ. Таны адуучны хүртэл жанжин солонд өргөмжилж байна шүү дээ. Тийм болохоор тэр улсын ван байх ирэхгүй хүн харагдаж байна. Тэр манай эцэг Таян хаанаас ч илүү тэнэг юм. Хэрвээ би өөрөө эцэг Таян хааныг хаан ширээнээс нэртгэн авч хайсан бол монголчуудтай хийсэн дайн бидний ялалтаар өндөрлөх байсан юм. Одоо харин өшөөгөө авч улсаас сэргээх хамгийн сүүлчийн боломж гарч ирж байгаа шиг байна. Тийм болохоор би түрүүчийн удаагийн алдаагаа яасан ч давтахгүй гэж бодож байна. Нагуйг Султан хаан минь Баруун Ляо улсын элч хүрэлцэн иржээ. Би хэзээ бурхны шашинтай хүнтэй уулздаг байлаа. Тэр хүн бол Христийн шашин шүтдэг юм шүү. Христ шүтдэг хүн бол миний дайсан гэсэн үг. Тэрнийг хойж явуул. Тэр өрдний Монголын 8 улсын тайз хүн байсан гинэ л дээ. Тэр тантай хэрхэн Монголыг ялан дийлэх асуудлыг хэлэлцэх гэж ирж. Монголчууд юу? Юу монголчууд байдаг үлээ? Нөгөө мэрэгдүүдийг устгадаг нууцлаг улс болтойдог. Айгуул ч өөр хэрэг шүү. Би хайрхан болон Жилаладдын хунтайз нартай цуг очоод дорн зүгээс ирсэн хачин юмтай уулзах ямар хөө амтан байгаа юм бол. Хүчлэг агуух Султан хаан бараалгаж байна. Хүчлэг тайзаа би монголчуудын тухай сонсож дуулмаар байна. Монголчууд гэдэг бол амуу тарай эдхийг мэддэг өхөр хоньны маха тэр ч байтугай тарга зурмны махаар хоолдог махан хүнстэй улс байдаг юм аа. Танаа улс тэдэнд мөхөөгцөн гэж дуулсан юм байна. Би тийм болохоор Султан хаантанд болон хунтайзад бараалхан ирж байгаа хэрэг. Тэдний дундаас Чингис хаан гэж нэг удирдагч тодраад байгаа. Тэр ёстой нэг чөтгөр шулмын амьсан дэр гэж болохоор хүн өөрийн бүдүүлэг зэргүүдэд дагуулсан тал нутгийн өгсдийг хүрээд дүүргээд байна. Тэр одоо дорн зүгт өөрийн улсаа байгуулад байгаа бөгөөд дараагийн довтлох улсанд танаа хоройзон болчиход байгаа юм л да. Мэд тэдэнд гим хор хийгээгүй чихэд яагаад бидэнд лөө довтлох гэсэн? Тэр дэлхийд дахныг байлдаа эзлэх зорилт тавьсан юм аа. Хуцваа мөн багц Мухаммед гээд ертөнцийг эзлэн захирах учиртай. Султан хаан минь Чингис хаан таны ертөнцийг байлдан эзлэхийг хүсдэг гэдгийг дуулаад энэхүү дайныг өдөөхөр зэхэж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхэд л
Би тэр мө Чингис хааныг сургаадах хэрэгцээ байгаа гэж юу? Хэрэг агуу их Султан хаан та Монголыг байлдан эзлэе хэмээвээс би өөрөө тэргүүнд нь хошуужлаа явж болох юм. Би нэг хэлцээрийн загвар хийгээд ирснийг та сонсгож юм уу? Онш. 8 аймгийн хунтай хүчлэг биевэр Хорезмын хаант улстай хавсран Баруун Ляо улсыг мөхөх хэлцээрийн утханд орох мэд болно. Хорезм улсын цэрэг морд баруун зүгээс Баруун Ляо улсыг халдан довтлно. Хүчлэг хаан дорн зүгээс Баруун Ляо улсыг халдан довтлно. Хоёр талын цэрэг Баруун Ляо улсын нийслэлд уулзах юм байж. Наадах чинь Монгол улсыг устгах хэлцээр биш бай шүү дээ. Залгуулад байгаа юм л та. Их сонирхож байгаа тул залгуулад унш. Хэрвээ султаны цэрэг цаашаа явсаар Али Малих хот, Хутан хот, Кашгар хот хүртэл довтлох юм бол Баруун Ляо улс тэр аяараа Хорезм улсын мэдэлд очих юм. Харин хүчлэгийн цэрэг төрүүлж эзэлвэл Баруун Ляо улс 8-гийн хүчлэг хунтайзын мэдэлд орох болно. Хинч төрүүлж ялт байгууллаа гэсэн хоёр тал хүч хамсран дараагийн гол дайсан болох зэрлэг бүдүүлэг Монголын Чингис хаан түүнийг сөхөн дарах явдал байгаамаа. Та жоохон бодооч. Хэрэггүй би наад хэлэлцээр дээр чинь Исламын онтоллыг оруулмаар байна. Христийн онтоллыг оруулж хэрхэвч болохгүй. Агуу султаны санаа зэрэг оруулах. Алив наадха аваад явах түн. Энэ хүчлэг болоос урд нь Дорны 8 аймгийн хунтай зөөсөн хүм. Дараа нь Баруун Ляо улсад оргон очихт нь ван тэрний хүргэнээ улган авсан гэдэг. Гэтэл тэр хадам эцөөсөө урууж байдаг юм шүү. Ийм хүнд итгэж болох уу та? Хэрвээ ашигтай бол тэрний хэн байх нь над хамаагүй. Би тэрнийг талын саарлж хоног гэдгийг мэдэж байна. Би тэрнтэй хамсран монголчуудыг дарсны дараа ямархуу торонд хийчихээ мэдэх байлгүй дээ. Алс солын зочин минь. Манай агуу их Чингис хаан өгүүлэхдээ манай нутаг дэвсгэрт орж ирсэн шудраг 8-чин иргэдэд батламж өчиг гарган өгч сайн чанарын бараа байхаваас хааны цасар өргөнд аваачин өндөр үнээр худалдан авч вэ гэж загсан юм л да. Их хааны төлөө хүчээ өгөхөд бэлэн байна. Сайхан тавгийг харж байна уу? Дээрээ цэцэг уралсан шүү. Нэгийг авахгүй мó? Агуу их Чингис хаан минь. Энэ хээтэй тургийг юу гэж нэрлэдэг юм? Занданаач гэдэг юм аа. Хорезм улсын Бухар хотын уралзаа Занданаач нэртэй нэгэн тусган байдаг юм л да. Тэнд л үйлдвэрлэсэн идэлтэй. За, байж үгүй юм. Энэ алтан саата турга ямар үнэтэй юм? Нэг хойно 30 алтан зоосоо хямдхан байгаа үстэй. Энэ гурвыг улсын санд аваачиж үзүүлээд дараа нь манай алтан цацарт аваад ирээрэй. Мэдлээ. Авцгай. Нөгөө гурвыг оруул. Худалдаачдыг оруул. Тахан. Согд. Алив. Ханта. Чи манай улсын санг үзв үү? Үзлээ. Үзлээ. Юу дутуу санаа гэдэг да. Ястал бүх юм байна уу? Гэтэл чи 10-20 дахин илүү нэр намайг хуурц зөрхлөнө гэнэ. Дордви өхүүл таарна. Хүн байна уу? Эдний бүх барааг хураан аваад улсын дээд заргаж чихийн худаг тушаа. Харин энэ худал жилжгийг барьж хор. Мэдээ. Ханта. Урдан аваад яв. Ханта минь бид агуу их Хорезмын султан хааны зарилгаар эдгээр барааг хаан танд өргөн барихаар ирсэн үс.
Чи их уран өгтэй хүн байна. Чамайг хэн гэдэг вүлээ? Намайг Мухаммед гэдэг л дээ. Мухаммед. Мухаммед юу? Чи тэр хол газраас наашаа хэрж арилжаа намаа хийж байгаа чи сайн хэрэг байна. Би чамайг хохироохгүй. Босохтун. Нэг хуу саата торгондоо нэг алтан зоос. Нэг хуу хээтэй торгонд нэг мөнгөн зоос өгвөл болох уу? Үгүй дээ. Бид яхан хаан таны өгч байгаа 10 дахин ихүнийг авч зүрхлэх үлээ дээ. Бид өөрсдийг чинь байн ирж байгаараа гэж урамшуулсан хэрэг шүү дээ. Наад худалч нөхрийг өжгсөн тавьчих. Чиний наад бараагч гэсэн адилхан үнээр худалдан авлаа. Хаантаа үнэхээр сүүлчийн далаа мэлтэй. Нүүжим тэнүү сэтгэлтэй хүн юм уу? Сүүлчийн далаа гэдэг чи юу юм? Юу гэсэн үг юм? Хорой зам улсын хойно байдаг хар далайг хэлж байгаа юм аа. Бэ оморд доорнод өмнөд гисэн 3 далайг мэддэг байтал нарийн зүгт бас далай байдаг байх нэ. Тэрний хэлж байгаа хар далайгаас гадна Атлантын далай хэмээх хязгааргүй том далай байдаг л да. Тэгвэл би тэр баруун зүгийн том далайг очиж үзмээр байна. Ихэнх хэрвээ та хүсэхээ бас дорд би газарчлан явахд бэлэн байна. За, дараа уулъя. Дата тунгаа. Эдэнд Монгол нутагт худалдаа хийх эрхээ бичгийг шийтгэн олго. Мэдлээ. Энэ бол та бүхний худалдаа хийх эрхийн бичиг. Агуу их Чингис хаан тандаа баярлалаа. За, та нар явж явуулна. Юу. Агуу их Чингис хаан минь. Би таны иргэн болвол та зөвшөөрөх үү? Бололгүй яах вэ? Чи сахлаа үлдээн Коран судраа уншиж байсан ч болно. Баруун Ляо улсын нутаг дэвсгэрт. Хайрт хүрэг минь этгэл журамгүй хорязмын зэргүүд бидэнд халдаар ирлээ. Бид чиний өшөөг авах асуудлыг төр зур хойш тавиад баруун зүгийн хүчрхийг дайсантай тулдах хэрэгтэй бол та. Би өөрийн улсын бүх шилдэг зэргийг чиний мэдэлд үлдээж байна. Мэдлээ ван эцэг минь. Баруун Ляо улсын жанжингуудаа та бүхэн дуулж бай. Хүчлэг манай улсын их зэргийг өрлөг жанжин болсон тул та бүхэн тэрний үгийг чанд дагаж сахивал зохилтой. Ойлголоо. Гарцгаа. Мэдлээ. Тогтоогийн хүүхдүүдийг алчихсан уу? Алчихсан. Харин тогтоогийн хамгийн отхон хүүхдэл үлдсэн юм. Ямар учиртай юм? Хайцгүй би үлдээсэн юм аа. Яагаад? Тэр туйлын эрхийн мэргийн харваачдыг өөдөөс ирж байгаа сумны голыг тасарвдаг эрдэм чадaltaй хүн юм байна лээ. Тийм эрдэм чадaltaй хүн болохоор би тэрнийг үлдээсэн юм л да. Тэр бидэнд хэрэг болно. Тэгвэл тэр хэрэгтэй үедээ миний цээжинд 2 сум зэрэг зоож чадах хүн байх нэ. Дайсны үр үндсийг нь үлдээж болдоггүй юм. Тэрнийг ал. Ойлголоо. Ал. Мэдлээ. Хайцаг минь. Нөгөө 8-ны хүчлэг тайз юу болсон? Бид мэрэгдийг довсолж байх зур тэр өөрийн цөөн хүмүүсийг аваад баруун Ляо улсад тагаар орохоор олдсон байна лээ. Шэнхагийн хэлдгээр баруун Ляо улсыг хол байдаг гэсэн баха. Өрөөзөмтэй хэл залгаа болохоор 1 жилийн зайтай газар гэсэн үг байна. Би дахин нэг яваад ирэх үү? Чи нутаг улсандаа очиж ямар да. Харин наад гавьяах чинь зэв баа юу хоёрт үлдээ хийцээ. Зэв баа юу хоёр минь. Би хамаг хүчээрээ алтан улсыг довтлохын тулд тухтаа унтаж байх газар хэрэгтэй байна. Тийм болохоор хүчлэгийг заавал устгах хэрэгтэй шүү. Намайг сайтар тунгаан ойлгоорой. Хаан эцэг минь ордонд ганц ч үлдээгүй шүү дээ. Юу нэ? Танаа хүчлэг яасан? Хүчлэг хаачихсан хэрэг хүн байна уу? Хаанта. Хүчлэг яасан гэж тэр өрөвчлээ. Юу гэнэ?
хөвчлөгийг чи тусыг усаар хариулж яахан болох вүлээ? Гүнж минь. Би чамд өчөөхөн гэмээр өрөхгүй гэдэг дээд тэнгэр дандгаалсан хүн. Чи одоо улсын хатан боллоо. Чи тэгээд Ванг яах гэж байгаа хэрэг үү? Хатан мэж та санаамаар байх туу. Хэрвээ тэр хаан ширээг надад өгөх юм бол би тэрнийг өг хаан болгон хөндлөн. Яг л төрсөн эцэгтэйг адилхан хандна гэсэн үг. За. Би байр суурь өгье. Ой. Дээд тэнгэртээ баярлалаа. Баруун Яа улсын баруун хэсгийн нэгэн хот. Баруун Яа улсын баруун хэсгийн нэгэн хот. Манай заншлаачийн хэлснээр хүчлэг баруун Яа улсын хаан ширээг эзэгнэн суусан гэдэг шүү. Тэгэхээр Али Мали Хутан хотоос өгсүүлээд Кашгар хот тэр чигээр нь хүчлэгийн харьяанд орсон гэсэн үг болох нэ дээ. Бид байгуулсан говьяагүй буцах хэрэгтэй болох нь. Үгүй дээ. Хорой зам хязгаарч бусдад ингэж муухай дааж хөнөөлж үзээгүй юм. Жилаладдын хунтаа цаа. Бид энэ хотоос эхлэн дайралтай эхлэе шүү. Баруун Яа улсын дорнод хил. Баруун Яа улсын дорнод хилийн нэгэн хот. Монголын зэрэг тэр хол газраас ирсэн болохоор өвтлээ ядарчааснаас зайлхгүй. Ийм болохоор аагаад авах хэрэггүй шүү. Бүгдээрээ энэ тулдааны даваад гарах хэрэгтэй. Би улсын банд айлтгаж гавьяа сагнал төртэйг болно. Монгол баат руу да. Дайраад. Урцгалаа. Чи мориунахтаа мөн чи ядруух юм да. Алстаа дайн тулдааны талбарт очиход чи манай ачгүй модганд чөрөхгүй байх нь байна шүү. Би заавал байлдах ямар хэрэгтэй юм бэ? Яагаад тэр үлээ? Яг юу охив чи тулдаан босоход хулжин зүгтах гэж юу? Би зүгтахгүй нүндээ анаад л дайраад байх хэрэггүй. Чуу мэргэн маань тэгэхээр аимхай амтан байх нэ. Амаа хоохолдог амтсан сая хаймхай амтан байдаг баг. Харин би сохор зоосны өнгөө өгөхийг хүсэхгүй байна шүү дээ. Оо мэргэний хэлдэг зөв байх шүү. Юун зөв гэж? Өгөхөөс айдаг хүний зөв байх гэж юу? Аваа. Миний санахад чуу мэргэний хэлдэг ортойч байж мэдх юм шүү. Модган. Чи байдлаа аавынхаа өдөөс үг сүрдэг болох нь уу? Би өвгөө эцэг таны санаа зэргийг дагаж байна. Эгүүл би юу гэж бодсныг чи хэлээд хэлтэй.
Ханд чүүм иргэний толгойн дах эрдэм хэрэгтэй шүү дээ. Хэрвээ дайны талбар дээр тэр толгойгоо алдчихвал тун харамсалтай хэрэг болох нь шүү. Миний хүүхдүүд дундаас санаа бодлыг минь сайн ойлгодог нөгөөдөө. Харин ач нарын дундаас модгаа байдаг юм шүү дээ. Миний өдөржсөн их зэргийн дунд ганц хүнээс бусд нь айж зүгтаах юм бол тэрнийг алж явах хэрэгтэй. Харин чуу мэрэгэнтэй эрэлгийн илч халз тулгарсан үед зүгтааж байж болно. Би зөвшөөрлөө. Баярлалаа. Монголчууд яхаараа хөхөнгөн дуртай байдгийг чи мэдэх үү? Тэнгэр нь хөх. Хятадын тэнгэр ийм хөх байдаггүй шүү дээ. Хорезм улсын тэнгэр харин ямар өнгөтэй байдаг юм бол доо. Бас сүүлчийн далай. Тэрний тэнгэр нь бас л хөх байх та. Хантаа бид хорезм улсад нэг хэсэг илчилгээж өрн зүгийн дэлхийг байлдан дагуулагчтай холбоотон болчихвол алстаа дундад улсыг бүрэн эзлэхэд тангууд баруун яа улсаас айхгүй болох юм болсоо та. Зүйтэй санаа байна. Тал нутгийн тэнгэр хэдийгээр гүн хөх боловч эд баялаг дэндүү хомс байна. Бид нэгэн худалдааны жингийн цуваа илгээж алтан улсаас олзолж ирсэн эд бараагаараа хорезмын барааг сольж авбал таарах усуу гэж бодож байна. За тэр харж байна уу? Тэрний толгой төрсөн ганц бодол төмөн цэргийн довтлогооноос хүчтэй байна шүү дээ. Тэгэхээр би одоохон нэг худалдааны цуваа зохион байгуулж хорезмыг зорин явуулъя. Тэгснээр баруун зүгийн том гүрний султан хаантай холбоо тогтооё. Алстаа тэр султан бид хоёр хамт нөхөд болцох юм билүү? Султан байхдаа чи яах вэ? Хэл гугалчмаар гэдэг нь. Хаан гэдэл хэлчихвэл барав штэ. Хантаа эхлээд нэгэн элчийг хорезм руу илгээж тэдний султантай уулзраа олсны дараа худалдааны хөсгөө илгээвэл таарах шүү. Тэм хэрэг байхгүй. Бид ямар цэрэг илгээж байгаа биш. Чи энэтхэг хүн болохоор зам зуур чамдал найдэн шүү хой. Хаан эзэнд хүчин зүтгэнэ. Одоо чи манай Монголын анхны худалдаач болж байна. Бид алстаа дандаа дайн байлдааны олзаа шиг эсвэл гадаадын худалдаачдын авчирсан эд ураанд дулдуудаад байж болохгүй. Чуум иргэний хэлсэнчлэн бусад улстай арилжаа 8 хийдэг болох хэрэгтэй. Энэ бол агуу их үлсийн эхлэл гэдгийг сана. Ойлгов уу? Хаанд нь талархлаа. За, хөдөлцгөөе. Додоо зүйтэй нэлтон. Энэ элсэн махныг өнгөрөө дотраар хотод хүрэн дээ. Хөх тэнгэр минь яч ингэж нэг арилжааны газараа ирдэг байж. Тийм ээ. Хорезмын отраар хот. Али худалдаж аваарай. Сайхан торг байна. Худалдаж аваад байгаарай. Сайхан торг байна шүү. Аваарай.
Та нар энэ орс хүнийг хараарай. Тэмээлээс өндөр бухшиг хүчтэй төмөр мужааны ажилд гаргуун гэж байгаа. 5 динараар өччих шүү. 5 динар. Үнэ хэлээд аваарай. 5 динараар өглөө. Би 7 динар гаргая. Би нэг мөнгөн зоосоор авъя. Тэр ариун шашинд 7 динар гаргаж байна. Буула. 1 2 Би 1 2 мөнгөн зоосоор авъя. Холдороо. Агуу их хайрхан ирлээ шүү. Холдороо. Их сүртэй байна шүү. Энэ нөгөө хоройзмын султан гэдэг нь үү? Үгүй дээ. Тэр энэ хотын захирагч хайрхан гэдэг хүн. Хайрхан гинэ? Хайр гэдэг бол хүчрхэг гэсэн утгатай үг л дээ. Та таних уу тэрнийг? Бид залуу зандан байхдаа сүйдэр шиг салддаг байлаа. Тэр үед маань хүн дандаа л манай мухлах тэрж арих уудаг байсан юм. Тэр султааны ээжийн ачхүү болохоор өнөөдөр ийм өндөр хэрэгэм зэрэгт хүрээд байгаа юм шүү дээ. Амар хэлэгч яг хөө ажиллаараа нэг харуулчих юмсан. Чи итгэхгүй байна уу? Энэ алчаа сайн биз дээ? Ямар хүн хайрхны нэрийг аимшиггүй дууддаг вүлээ? Ашуурын амт үзэхгүй юу? Эрхэм Мордон Баатар минь би танай хайрхны дотны анд байгаа юм л да. Та над ташуураараа дорд болуудыг занчиж үзтээ. Хайрхан та нарын бараг харъя гэж байна. Ямар байна да? 180 тоо. Бид удахгүй орос хүн талхыг хэрхэн хөөлгдөг адил өөрсдийн бараг 10 дахин илүү үнээр зарах болчихлоо. Чи Чингис хааны бидэнд захиж хэлсэн шудраг 8 эгрээ гэсэн үг санаж байна уу? Тоглож байна дөө. За, ингээд явцгаая. Манай монголчууд чинь хэдүүдээ ийм уран нарийн хийцтэй алт эрдэнцийн зүс уралдаг болчихов. Энэ бүхнийг Алтан улсын хааны орноос олзлоо авсан гэдэг юм аа. Үүнхээр санаанд багтамгүй юм. Би өөрийн балгадыг тэр аяар нөгөөд энэ бүх баялагын эзэн болж чадахгүй байлгүй дээ. Тэр манай бараг магтаж байна. Чи энэтхүү хүн атлаа яхаараа Монголын худалдаач болчихсон явдаг үлээ. Тун сайхан сархад байна шүү. Энэтхгээс хятад хүртэл дэндүү хоол юм аа. Хорезмын гаалын татварч гисэн маш өндөр юм. Чингис хаан бол үнэхээр агуу эзэн учраас дэлхийд дахны эрдэм чадaltaй хүмүүс бүгд тэнд хүчээр өргөж байна шүү дээ. Гэхдээ тэр чинь харшийн шашинтан биз дээ. Үгүй харын шашинтан. Тийм л дээ. Тэр дэлхийн бүх шашныг нэгэн адилтай эдэлдэг. Явж аллах тэнгэр исламын шашныг л жинхэнэ зөв шудраг шашин гэж хүлээн зөвшөөрсөн байгаа шүү. Тийм болохоор исламын шашинтнууд л дэлхийд дахныг эзэлнэ. Энэ алч дүүмэн дээ. Та нар баруун зүгийг эзэгэн захирч чадсандаа толгойч нь эргэчихсэн бол л та. Монголчууд хичнээн хүч зөрөгтэй чи төсөөлөхгүй байна. Би барыг дэлхийн хагасыг тойрч үтсэн хүн. Тийм болохоор Чингис хааныг дийлэх хүн байхгүй гэдгийг бардам хэлэх байна. За сархтаан зоглоё. Үнэхээр сайхан сархад байна. Монголын харигнаас ч илүү хамттай юм гэж. Хорезмын султан бид хоёр хүртлөө. Юу гэнэ? Чи сая Чингис хааныг дийлэх хүн байхгүй гэж хэлсэн шүү дээ. Чи Мохаммед султан Чингис хааныг дийлэх үү гэж асууж байгаа хэрэг үү? Би хууч нөхрийн хувьд чамд сануулсан хэлэхэд Чингис хаанаар оролцсноос барыг улаан үцхэн гараараа барих гэвэл дээр байхаа гэдгийг л сануулмаар байна. Байран гэж юу? Чи бараар оролдвол өөрөө л хэдүүлнэ. Харин Чингис хаанаар оролдвол Хорезм улс тэр чигээрээ сүрнэ гэсэн үг шүү дээ. Яг л би ихлэ чиний тэр алтан мөнгө эрдэнэс баялагийг идээд орох хэлтав. Юу гэнэ? Чи тоглоогүй хэвчтэй дүүмэн. Энэ хүнийг Монголын бүх худалдаачдын хамтаар барьж авах тун. Барааг нь хураагаад дансан тэмтгэл. Эдгээр Монголын тагнуулуудыг болгоод өгөхөө мэд ягаагүй. Энэ очвэк. Үгүй. Хайрхан минь. Хамөршөөж үз, хамөршөөлтөө. Хамөршөө.
Юу болж байна чинь? Юу болж байна? Яагаад биднийг барьж байгаа юм бэ? Яваа яв. Айду яваа. Биднийг яагаад барьж байгаа юм бэ? Мянга 217 онд Хорезмын чухал бомбтгой доотроор дулсан энэ хэрэг явдал нийт Хорезм болон Европ дахна хичнээн их балаг тарихыг энэхүү ёсгүй эд хөрөнгөнд сэтгэл нь хансан Отрарын захирагч хайрханч өөрөө мдээгүй юм. Тухайн үеийн улс хоорондын харилцаанд хэдэн зуун худалдаачдыг алснаас үүдэлтэй дайн тулалдаанд зөөнгүй үүдэн гарч байсан л да. Харин энэ удаагийн маргаантай асуудал дэлхийг ноёрхохыг санаархагч хоёр улсын хооронд болсноороо онцлогтой байлаа. Юу нэ? Юу ч вэ? Бүгдээ өгсөн. Нэг ч хүн үлдээгүй. Хайрхан тэдний талбай дээр аваач Монголын заншлаач тэмээн цаазалсан. Цаазлуулсан хүмүүсийн толгойг овоолоод хүмүүст харуулж байсан гэд бодлоо. Үнэхээр нүд халтран харахын аргагүй аимшигтай байсан. Үнэхээр аимшигтай байсан хаалт минь. Тэнгэр шалгилан урсах онон мөрөн дүнхийн хөхрөх бурхан халдуун уулан Хорезм улс энэ дайныг өдөөгч шүү гэдгийг та бүхэн гэрчлэх бойцоо. Тэдний сэлэм дайны талбар дээр ялгуулсан ялалтыг байгуулсангүй. Харин миний 499 гартаа ганц сэлэм барайгүй энгийн номхон худалдаачдыг хөнөөсөн байна. Миний сэтгэлийн харуулсад шаналлыг үгээр илэрхийлэн хэлэх аргалах. Хаан эзэн мөнхөх тэнгэртээ 3 өдөр 3 шин тасралтгүй мөргөлөө. Чингис хаан! Чингис хаан!
Би хорой зам руу дахин элчилгээж Тэргийн эзэн тэр хайрхныг над руу явуул хэмээн шаардахаар шийдлээ. Тэр алт мөнгийг хараад сувдаг, шунхаа төрдөг. Ийм сэтгэлтэй хүн гэлөө. Тэрний нүд рүү нь хайлуулсан мөнгө цутгаад өгөх болно. Адуурчтай үг яриагаар биш, эрдмисээр ярил таарнаа. Хорой зам руу цэрэг хөдлөг мартцгоё. Дариухан мартыг. Чингис хаан. Та бүхэн маань баггүй цусаа урсгаж байсан. Хэрвээ хорой змын хаан миний шаардлагыг хүлээн авахгүй бол миний дүүнер, өргөмөл дүүнер, өр хүүхдүүдийн маань цус та нарынхаа нийлэн урсах болно. Би амлаж байна. Урсах болно. Чингис хаан. Хайрхан бол жинхэнэ үнэн ариун сүсгтэн биш. Багдадын нэг муу хар хулгайч байсан шүү дээ. Одоо бас том аллаг үлдсэн байна. Тэр Монголын 500 тагнуудыг алсан байна. Тэр бол хий хоосон чалчаа үгүй. Би өөрийнхөө сахлаар андгаалъя. Тийм муухай төрөнгийн шуналтай амтнд эрүүл ухаантай хүн байсан бол ганц хургаа найдаж харуулахгүй байсан юм. Тэр чинь байлдааны гоёо оголж байсан шүү. Гэхдээ энэ тэр маш том нүгэл шүү дээ. Тэр Монголын 500 заншлаачийг зүйл дуусгалаа гэж надад мэдгдсэн шүү дээ. Наадах аваад яв. Хэдийгээр заншлаач нар байлаа ч гэсэн 500 хүнийг яахлаар өгдөг алж өгдөг лээ. Тэр тусмаа танаас асуулгүй шүү. Тэр хайрхан 500 энгийн худалдаачдыг алж гөнөөс нь ямар ч соёлтой улс орны хувьд төвчгүй муухай үйл хэрэг мөн. Эд одоохон тэдэнд илчилгэн энэ тавхаа тайлбарлах хэрэгтэй. Яагаад тэрвлээ? Чингис хаанаас айсан хэрэггүй. Манай төмөр мэлэг жанжин яасан аймгаа болчихав. Балмад явдлаар баатар болдог билүү? Агуух Султан хаан таныг их дахин уулзъя гэж байна. Одоохон гэж хэл. Надад асуудал чи эндээ дөрхий. Би их дахин уулзсны дараа хайрхны асуудлыг нэг дэш нуулгая.